За энэ өдрийн минь төргийа. Наран цог захирлыг бол дэмжиж байгаа. Тэгээд олон шалтгаанууд бол ярьж болохоор байна. Эрдэнэс Монгол гэдэг ер нь бол нэлээд тийм менежментийн хувьд асуудалтай дотор нь ажилладаг хүмүүс хүртэл янз бүрээр яригддаг газар харин ч удаан одоо нэлээд тийм сайн ажилласан гэж бол боддөг юм аа. Тэг үндэсний баялагын сангийн тухай хуулийг онцлоод л нэг асуултыг асууя гэж бодсон өнөөдөр. Тэг үндэсний баялагын сангийн тухай хуулийг батлуулах гад нэлээд үзэж байсан. За тэр үед одоо яг батлах сүүлийн ажлын хэсгийг нь бол тааглаад батлуулсан. Энэ хуульд бол нэг хэд хэдэн одоо сайжруулах зүйл байна уу гэхээс үндсэндээ бол сайн болсон гэж боддөг юм. Тэгээ одоо бол яг Чингис хаан үндэсний баялагын сангийн зарлалын хувьцаат компани гээд тэгээ тэнд байгаа ажилчид бол нэлээд сайн судалгааг бол хийсэн байна. Саяхан татаж авч харсан. Тэгээ тэр судалгаанууд дээр нэг ийм зүйл ажиглагдаад байна. Тэр нь юу байсан гэхээр улсын хурлын бүрийн эрх 4 жиллээ. За ер нь бол тэгэл улс төрийн докторгүй байдлаас шалтгаалаад үндэсний баялагын сан яг олон улсынхаа жишгээрээ явахад жахан төвхтэй байна гэсэн судалгаа гарсан байна. Одоо хөгжлийн сангийн том төслүүд хэрэгжүүлэхэд ч юм уу ер нь 4-өөс дээш жил шаардаад байгаа юм байна л. Тэгэхээр Чингис хаан үндэсний баялагын сан яг одоо Норвег шиг ч юм уу эсвэл одоо Перу шиг ч юм уу тий ажиллахын тулд 4 жилээс одоо урт хугацаанд үйл ажиллагаа явуулдаг институцийг түшхэн зөв гэж гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэр одоо манай Монгол банк юм байна гэж харсан баг. Тэгээ энэ хүрээнд үндэсний баялагын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах яасан гэдэг 12 дугаар зүйл дээр нь өөрчлөлт оруулъя гэж төсөл хүртэл бэлтгэгдээд явсан байна л та. Тэгэхээр энэ дээр таны саналыг сонсъё. Тэг удахгүй засгийн газраас ашигт малтамлын тухай хууль өргөн баригдахад бас үндэсний баялагын сангийн тухай хууль хүндэтгэж орж ирнэ. Тэгээ энэ дээр 12 дугаар зүйл дээр нь менежментийн асуудлыг нь Монгол банкн дээр уйж өгөөд тэг үндэсний баялагын сангийн бас дүрмийг нь Монгол банкнаас баталж өгөөд тэг одоо альва тийм улс төрийн янз бүрийн докторгүй байдлаас хараад бус байдлаар цааш нь одоо жинхэнэ зарчмаар нь хөгжүүлвэл яасан гэсэн саналыг бол дэвшүүлэн ярьж байна. Тэг энэ дээр та бас саналаа хэлээд өгөөрэй. За хоёрдугаарх нь бол Монгол банк үйл ажиллагаагаа улсын их хурлд тайлгнадаг. Гэхдээ улсын төсөв хилцэгдэж хахад Монгол банкны төсөв орж ирдэггүй юм байна. Тэгээд төсөв нь орж ирэх ёстой шүү. Тэгээд зүгээр зөндөөл олон шүү байна л да. Тэгээд та бас яг бодтой хэлж өгөх бах. Сүүлийн хэдэн жилүүдэд бол Монгол банкнд ажиллаж байгаа ажиллагчдын тоо хэд дахин одоо өссөн байна гэх юм. Энэ үнэн үү? Тэгээ ажиллаж байгаа албан агчдын цалин нэлээд өндрөө гэх юм. За тийм ч байх хэрэгтэй байх. За миний л мэдэх миний үед л одоо бүхэл төрлийн математикийн олимпиад, физик олимпиадаар мундаг явдаг залуучууд л тэнд ажиллаж байгаа харагддаг. Тэгэхээр одоо мэдээж үнэлэх хэрэгтэй байхаа. Гэхдээ хэрвээ үйл ажиллагаагаа улсын их хурлд тайлгнадаг бол төсөв нь бас улсын их хурлаараа ороод хилцэгдээд батлагдах ёстой шүү. За ийм хоёр асуулт байна. Нэр дэвшигч микрофоныг өгье. За гишүүний асуултанд хариулъя. За бид нар бол үндэсний баялагын сан олон улсын Норвег шиг ийм баялагын сан болгож өгчих ёстой уулуурхаан давмгаалсан улсын хувьд. Тэгэхээр энэ чиглэл рүү бол явах эхлэл нь ингээд үндэсний баялагын сангийн хууль батлагдаад концепц нь тавигдаад за дааж мөрдөх журмын тухай хуульд дагалдах тогтоолуудаараа бол энэ чадхыг бэхжүүлдэг за хөрөнгөний хуримтлуулах тэгээд ингээд менежментийн олон улсын жишгт нийцүүлэх гэдэг ийм үүрэг даалгавар засгийн газарт өгөгдөөд тэрний дагуу энэ боловсруучийн бэлдэх за эрх зүйн тодорхой өөрчлөлтүүдийн судалгааг сайжруулах хийх зорилгоор энэ Чингис хаан үндэсний баялагын сан компани ажиллаж байгаа. Энэ дээр яг энэ чиглэлээр одоо мэргэжиж байгаа монгол залуучуудыг одоо ажилуулах ийм бодлогын ажил хийгдэж байгаа гэж ингэж ойлгож байна. Тэгэхээр тэр судалгаануудаа яг би тухайлаа одоор бас танилцж амжаагүй байгаа. Яг нэг үг. Тэгэхээр энэ ажлын хүрээнд хийгдэж байгаа. Тэгэхээр яг одоо ч гэсэн та бүхэн мэдж байгаа нөгөө энэ сангуудын өдөр тусмын үйл ажиллагаанд энэ холбогдох салбарын яамдууд хариуцна гэдэг нь өөрөө үйл ажиллагаа нь өдөр тутмын үйл ажиллагаа бүртгэлийн шухуу ажил юм. Тэрнээс нөгөө тэр сангийн удирдлага, хөрөнгө удирдлага эрх нь бүгдээр улсын их хурлд байгаа юм.
Тэгэхээр энийг ингээд хүмүүс нөгөө жоохон дутуу ойлгоод яамдууд өгцөн ингээд нийтийн баялагийг энэ яамдууд хувааж авах гэдэг байна гэж яриад байгаа. Гэтэл үнэхээр агуулгаараа энэ яг улсын энэ нийтийн баялаг бол ард түмний өмч байх ёстой. Тэгэхээр ард түмний төлөөлөл улсын их хурл энийг захиран зарцуулалт бодлогыг шийдвэрлэх ёстой гэдэг агуулга нь өөрөө энэ хууль дээр одоо ингээд байж байгаа. Энэ цаашаа бол ингээд 30 он хүртэл ирээдүйн өв сангийн зохицуулалтын хууль нь өөрөө бараг тэр чигээр энэ хуулийн нэг хэсэг болоод үргэлжилж байгаа учраас бид 30 онд бол улсын их хурл өөрчлөлт оруулна гэсэн ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За хэрэг хугацааны хувьд бол одоо сонгуулиас өмнө ингээд тогтвортой болох ёстой судалгаа шинжилгээний хувьд бол болцсон байна гэдэг хурл шийдвэр гаргах их хурлын бүрэн эрхийн асуудал. За ингэсэн тохиолдолд би юутай санал нэг нөхөр за Норвегийн баялагын сан банкны хууль төр бол энэ хөгжлийн бодлого, энэ хөгжлийн төслүүд юмаа бол энэ дотоод гадаад гэж хоёр хуваагаад за бид бол мэдээч хэрэг ихний ээлжинд энэ дотоодын хөгжлийн асуудлуудыг бас тодорхой хэмжээгээр шийдэхэд оролцохоос өөр аргагүй байгаа. Тэгэхээр энэ дээр төвлөрхийн тулд бол энэ засгийн газар энэ хөгжлийн бодлого хариуцсан төв институтийн асуудал засгийн газар баталгаад их хурлд оруулж ирээд их хурл одоо нөгөө төсөв батал шиг төсөвтэй хамт тусад нь одоо хөгжлийн сангийн төсөв гэж батлаад ийм явах ийм концепц нь байж байгаа. За менежментийн хувьд бол бид нар энэ нөгөө менежментийн олон улсын жишгийг нь бол яг одоо энэ хуулиар бол хуульчилж өгөөгүй энийг нөгөө одоо боловсруулах төвшөндөө явж байгаа. За олон улсын туршлагаас харахад бол яг Стоп банкны харьяанд биш ер нь бол харьцангуй бие даасан. Тэгээд улсын парламентынхаа харьяанд харин менежментийн төлөөлөлд бодлогын нөгөө тууцын төвшөнд гэж хэлэх юм уу те хяналтын төвшөнд зөвлөл хяналтын төвшөнд нь бол Төв банкны оролцоо байдаг. Ийм зохицуулттай байна. Зүгээр яг санх хөрөнгийн хувьд бол одоо ч гэсэн ирээдүйн өв сан хуримтлалын сан бол Төв банкн дээр байршиж байгаа. Тэгэхээр бидний бол энийг бас нэг олон улсын жишгт нийцүүлээд нэлээд сайн бодоод за энэ хуулийн одоо өөрчлөлтийн төсөл орж ирвэл би бас энэ хуулийг анханаас нь боловсруулахад оролцож та бид нар явж ирсэн учраас энэ дээр нэлээд идэвхтэй тэр судалгааны төвшөнд яг олон улсын зөв жишгт нийцүүлэхийн төлөө бол бас санаачлах зөвлөх чиглэлтэй оролцъё гэж бодож байна. За Монгол банкны үйл ажиллагаа төсвийн хувьд ярьж байна. За яг одоо би нөгөө очиж үзэх учраас би Төв банкны дотоод мэдээлэл янз бүрийн мэдээлэл юусаа аваагүй. Яг зүгээр энэ их хурлын төвшөнд яригдж байгаа сонсоход бол одоо 270-аас 700 мөнгөтэй болсон гэдэг ийм асуудал яригддаг, өсөн мөнгөний асуудал яригддаг. Би түрүүний бас хэлжсэн яг Төв банкны мөнгөний бодлого хэрэгжүүлэхтэй холбоотой зайлшгүй одоо энэ хэмжээний зардал гарч байна. Энэ бол өмнөх энэ бидний бодлогын алдаа энэ нийгмийн төлөөсийг бол төлөөд энэ бол их өндөр хэмжээтэй төлөгдөж байгаа зардал. Түүнээс гадна мэдээж хэргийн үйл ажиллагааны үр ашиг бол сайн байх ёстой. Хоёр дахин оронтой нэмэгдсэн бол үйл ажиллагааны цаар хүрээ бүтээмж бас хоёроос илүү нэмэгдэх ёстой. Тэгэхээр энийг бол маш нарийн яг ажил томилогдох юм бол би очиод нэг бүрчлэн авч үзнэ. За их хурл дээр бол ажлын тайлан бол нэлээд бодиттой үнэмшилтэй тавьж ажиллах ёстой гэсэн итгэл үнэмшилтэй байна. Ингэж ил тод ажиллаж ийж яагаад энэ бодиттой зардал юунаас болоод гарч энэ дээр ингээ ойлголтын зөрөө гараад байгаа. Энэ алдагдал жишээлбэл аж ахуйн нэгжийн алдагдлаас өөр ийм болоод байгаа гэдэг энэ зүйлийг миний хувьд бол их хурлын гишүүд тэр дундаа эдийн засгийн банкын орон гишүүн болгон Монгол банкныхантай яг адил төвшөнд ойлгодог зовлонг нь ойлгодог ийм болж ижил бодлого зүг болно. Тэгэхгүй болохоор ингээд тэрийг тэр төвшөнд нь ойлголцохгүй тэн Төв банк хавцаа тэр хаваараа болохоор агуулгын ойлгоо мэрэгжлийн улсууд нь ойлгоод байдаг. Яг шийдвэр гаргадаг хүмүүс нь яг бодтой яг юунаас болоод ямар зовлон үүсээд яагаад ийм зардал гараад байгаа гэдэг зүйлийг л ойлгох хэрэгтэй. Үр ашиггүй зардал бол мэдээж гарах ёсгүй. Төрөний хэлээд байгаа энэ төрийн өмчийн компанич тэр Төв банк ч гэсэн ийм хибрид маягийн байгууллага байх. Эсвэл энэ бас төрийн том институт учраас энэ төрийн институцийн соёл үйл ажиллагаа энэ төрийн хэмнэлтийн тухай хууль энтрийг бол дагаж мөрддөг байгууллага байх ёстой гэж би ингэж бодож байгаа.